сая явжсэн чинь та нараас бүгдээрээ мэдж байгаа яг одоо дэлхий даяар бүр шууган тараад байгаа одоо коронавирус гэдэг өвчин гараад дэлхий даяараа бүр ингээд маш том түгшүүр зарлаад тэг ингээд хөлгөөрөө тогтоогоод олон мянган хүн өвдөөд ингээд нас бараад маш их ингээд аюул болсон байгаа. За тэгээ яг энэ үедээ давхцаад би ингээд эмнэлэгт ажилд орсон байхгүй юу. Тэгээд эмнэлэгт ажилд орчоод удаагүй ажилдаа тасаад явжсэн чинь манай улсад коронавирус илрээд тэгээд тэр үед болохоор би яг бас арайч ингээд манад одоо миний амьдарч байгаа улсад тэгж хийхээр одоо нэмэгдэнэ гэж бодоагүй. Тэр үед болохоор шал өөр хотод бол нэгээр илэрсэн байсан. Тэгээд айгүй удаан бас нэг одоо кейс илрээ явжсэн чинь Европ орол битүү корона тархаад тэгээд манай улсад огцом бүр маш хурдтайгаар коронавирусын тархалт ихссэн. За тэгээд дээрэс нь миний амьдарч байгаа хот бол төв хот болохоор одоо нийслэл болохоор ч тэр бүр маш ихээр коронавирус илэрсэн. Яг одоо бол бүр дундаж шатн дээрээ явж байгаа. Тэгээд нөгөө нэг миний бодлоор улс орон болгонд нэг тийм коронавирусын оргил үе гэж байгаа юм шиг байлаа. Тэгээд яг одоо манай оргил үе бүр эхлэегүй байгаа. Би яг ямар улс гэдгийг нэг хэлмээргүй байна. Тэгтээ мэдэх нь мэдэж байгаа. Тэгээд одоогоор бол манад миний амьдарч байгаа улсад бол бараг 10,000-аас давцсан байгаа. За тэгээд маш олон хүмүүс өвдсөн. Тэгээд дээрэс нь би өөрөө эмнэлэгт ажилдаг болохоор манай эмнэлэгт маш их коронавирустэй хүмүүс хэвдэж байгаа. Тэгээд брачаалаа дийлэхгүй вирустэй хүмүүсийн хаан тусгаарлаа мэдэхгүй сүлдээ гэртээ хүмүүс одоо өөрөөсдөө тусгаарлаж өөрөөсдөө эмчилж байгаа. Бүр үнэхээр хүнд байдалд ороогүй бол эмнэлэгт хэвтэхгүй гэрийн нөхцөлд би бинийгээ итгэж байгаа. Тэгтээ ерөнхийдөө энэ өвчин бид нар бол ингээд яг ингээд хятад хүмүүс одоо хятадуудын онцгоос харахад энэ өвчнөр хүмүүс ингээд маш их нас бардаг. Дээрээс нь 0-оос одоо 100 насны бүх хүн ингээд өвдөөд нас бардаг гэдэг тийм жоохон буруу ойлголттой бас байсан. За би бас энийг тайлбарлаж өгөхөд бол ерөнхийдөө коронавирусээр хөвчлэн 60-аас дээш насныхан маш ихээр өвжилж байгаа. Учир нь гэвэл энэ бол яг хүний яг дархлаатай холбоотой өвчин. Тэгээд ерөнхийдөө бол залуу хүмүүст бол энэ өвчин мэдээж тусна. Тэгтээ бас арайч тийм үхэлт хүргээд маш тийм одоо нэг олон мянгаараа үүснэ тохиолдол бол маш бага байгаа. Залуу хүмүүс бол энэ өвчнөд аваад гарч чадж байгаа. Энэ нь болохоор зүгээр яг хувь хүний дархлаанаас хамаарч байгаа өвчин гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд би яг залуу хүмүүс бол ингээд өвдөөд
маш их мөнгө авдаг улсаас дээрээс нь тэд нар өөрсдийн гэсэн байртай бас юмтай тийм хөгжчүүд бол маш их байдаг. Тэгээ дээрээс нь бие сайтай маш урт удаан насалдаг тийм хүмүүс. За тэгээд та нарт бас нэг ер нь бол нэг таамаг хийлгээд бол ерөөхдөө улс орнуудаас энэ өвчнөр тайлбарлаад бас одоо энэ өвчнөр тайлбарлаад за яг шуудхан хийлгээд бол ерөөхдөө одоо хэрэгцээгүй хүмүүсээ энэ өвчнөр тайлбарлуулж устгалд оруулж байгаа гэж хэлж бол энэ бол тэгтээ бодит үнэн гэсэн зүйл бол биш. Ерөнхий таамаг шүү. Яагаад Европын орон одоо Америк ч юм уу те энэ өвчнг мэдсээр байж ингээд дарж чадахгүй байна те. Мэдсээр байж яагаад юм уу ажиллаж байгаа нь ерөөсөө л энэ нэг бодлоготой бол маш хамаатай. Ямар бодлого гэхээр ер нь л одоо нэг тийм цэвэрлэгээ маягийн юм хийж байгаа гэж хэлж болно. Тэгтээ би энийг бол яг тийм ээ гэж бол үнэн гэж хэлээгүй шүү. Зүгээр л ингээл хараад байгаагүй те. Дээрээс нь маск гэдэг зүйл маскыг бол ерөөсөө хэрэглэхгүй байгаа Европод. Яагаад гэхээр маскыг зөвхөн эмнэлгийн ажилчид болон коронавирустэй хүмүүс зүүх ёстой гэж ойлголттой байгаа. Тийм болохоор нэгт коронавирусын тархалт маш ихээр нэмэгдэж байгаа. Хоёрд гэх юм бол одоо хөл хорой тогтоох нь маш муу байгаа. Европын ихэнх орнуудад. За тэр амар нөө хүндэрч мөнтөрцөн орнууд бол тэгэл мэдээж хөл хорой тогтоож байгаа л доо. Ер нь оргил үе дээр яваагүй байгаа дундаж өв дээр явж байгаа орнууд бол ерөөсөө энэ өвчнг тоож анзаарахгүй байгаа. Яагаад гэхээр би бол одоо бараг төрсөн цагаас хойш арай чим амар таал өвчин гараад сүйд мэд болж байгааг бол мэдэхгүй байна. Мэдээж Эбола л тийм өвчин гарч ирсэн гэсэн. За тэр мэрийг би бол мэдэхгүй байна. Тэгтээ яг одоо яг орчин үед ийм вирус гараад ингээд дэлхийн 2 сая хүнийг амарсан ийм аимшигтай өвчин бас гарна гэж арайч төсөөлөөгүй нэгд хүмүүс. Хоёр дахь юм бол энэ өвчин одоо цагт бид нараас дийлж чадна гэж бодсон боловч бид нар чадахгүй байгаа. Бид нар гэж одоо дэлхийдээ. Тэгэхээр бид нар бас арайч бүр амар хөгжилт болооч байгаа гэж би бодож байгаа. Яагаад гэвэл энэс амар вирус гарах магадлал маш өндөр. Дэлхийн улс орон хөгжих тусам энэс амар өвчин гараад энэс амар зүйл болоод бид нар яг үндэ юу ч хийж